Сайн байна уу? Нэгэн ангийн бэд цэцэхний ээж нэн тэгээд ерөнхийдөө нөгөө бэлтгэл ажил эхэлжсэнээс ахуулаад догтлсон мэдээж бид бүгдээрээ өөрсдөө нэгдүгээр ангийг төгсөж үзсэн тийм ээ. Тэгээд одоо яг энэ жет сургуулийнхаа багш нартаа бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мөн яг энэ одоо арга хэмжээг нь бэлтгэсэн бүх оролцсон хүмүүст нь зохион байгуулсан хүмүүст нь бүгдээрэнд нь маш их талархснаа илэрхийлмээр байна. Яагаад вэ гэхээр охиныгоо ингээд тайзан дээрээсээ ингээд бие дагаад бүжиглээд дуулаад ингээд байж байхыг харахаар бүр үнэхээр бахархаж байна. Яагаад вэ гэхээр өмнө ингээд сургуульд нөхөдөө саяхан манай нэг менежер маань хэлжсэн байхгүй сургуулийн та ингээд цэцэхнийг анх хэрэгтэн санаж гин үү? Хоолыг амруу хийчихгүй бол идэхгүй шүү. Өсөөд өнөөл одоо ингээд биеийн модч шүү гэд иймэрхүү маягаар ярьжсэн болоод таны охин бүр супер бие даасан байгаа гэдэг гээд хэлжсэн. Тэгээд бэлтгэл ажлаас нь хулаад охиныгоо ингээд бүжиглээд дуулаад те ингээд бусдаа юм нийтж байгаад бие дааж явж байгаад ийм одоо бас мундаг хүүхэд болгож нэгдүгээр ангийг төгсөж байгаа жет сургуулийн хамт олондоо маш их баярлж байна, маш их талархаж байна. Тэг өнөөдөр охиныгоо яг тайзан дээрээс суперстар мэтээр, лод мэтээр тарлаа, уйллаа, баярлалаа те. Тэг ингээд нэг хитгэн үг хэлээд ингээд нэг бас жоохон одоо юу гэдэг гоцож оролцох хүүхдэн ингээд бүр амар тоглоод баярлж байна. Тэгээ би энийг нэг бариад зогсоод байгаа юм. Төгслийнх нь юм хөгжнөө гэж те одоо бидний үед бол нэг ганц зураг олдчихвэл ихэн байсан. Тэгээд одоо бол бүр ингээд ихтэй сургуулийн хэмжээнд төгсөж байгаа юм шиг диплом авцсан. Тийм. Тэгээд доглоо ер нь амар олон зэрэг ярьчлаа. Тэгээ үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Маш их сэтгэл гаргасан байна. Бахархаж байна. Маш их талархаж байна. Сайн байна уу? Би жет сургуулийн нэгэн ангийн сурагч Ариун Шиглэнгээ ээж байна тий. Өнөөдөр сая хүүхдийнхаа тоглолтыг үзлээ. Айгуу гоё сэтгэл өндөр байлаа. Манай одоо 6 настай хүүхдүүд маань амар гоё тийм хөөрхөн тэгээд юм яг өөрсдийн хоороо байж чадаад багш нарын ч гэсэн айгуу гоё туслаад хөөрхөн тоглолт үзлээ. Тий. Мэдээж яг нэгдүгээр ангийн хүүхдүүд маань одоо дөнгөж 6 7 настай хүүхдүүд байгаа шүү дээ. Тэнгүүд яг бидний хувьд болохоор хүүхдээ энэ сургууль сургаад жет гэдэг сургууль сургаад ягаад угаа сургуулийн хөтөлбөр болон багш нар маш их таалагдсан. Хүүхдүүдтэйгээ бүх багш нар нь чин сэтгэлээсээ эмчээс ахуулаад өглөө орж ирэхэд аягүй гоё нэг гэр бүл шиг хүлээж авдаг. Тэгээд гоё ингээд гоё ярилцаад багш нарт болохгүй эцэгтэйгээ ярилцаад хүүхдүүдтэйгээ ярилцаад аягүй гоё хүлээж авдаг тийм баярлдаг. Тэгээд мэдээж аягүй хөөрхөн 6 настай хүүхэд ихэд амар хөөрхөн олон аягүй гоё юм сурсан байна. Одоо 2 хил тэгээд дөнгөж хэсгээ үзэж байгаа хүмүүс маань бол одоо Эрдэнэ баяраа өнөөдөр дуусчин те ямар ч байсан сэтгэл бодол маш өндөр байна. Айгу хөөрхөн санагдлаа. Тий бүх хүмүүстэй багш нартаа болон сургуулийн хамт олон болон хүүхдүүдтэй бас амар баярлж байна. Баярлалаа гэж хэлье те.